iOS 12.5.7 бол апдейт гарсан байна. Апдейтны хэмжээ нь 285.7 мегабайтаар бол гарчээ. За тэгээд энэ нүүдлийн систем нь 2 цэгтэй апдейт учраас нүдэн мэдэгдэхүй зөөрчлөлт бол байхгүй. Харин мэдээллийн аюулгүй байдлын сайжруулалтын кодууд бол орсон гэсэн үг. За тэгээд хэдүүлээ бол харах юм бол Apple-ийн сайтн дээр бол одоо юу нь одоо шинжлэгдэж орж ирсэн бэ гэдгийг бол бичсэн байгаа. За тэгээд энэ апдейтыг зөвхөн ямар утаснууд дээр болон ямар iPad-ууд дээр харагдах вэ гэхээр iPhone 5s, iPhone 6, iPhone 6 Plus, iPad Air ихнийх нь гэсэн үг. За тэгээд iPad mini 2, mini 3, за тэгээд 6 дахь үеийн iPad Touch-ууд бол энэ апдейтыг бол өөр дээрээ суулгах бол боломжтой гэсэн үг юм аа. За тэгээд яг доошоо нь гүйлэх гэтэл бол ганцхан зүйл бол байсан. WebKit гэдэг бол байсан. За энэ бол юу вэ гэхээр чиний яг одоо төхөөрөмжн дээр интернеттэй холбогдолтой аппликейшн ажиллахад арт талд нь ажиллаж идэг чухал зүйл нь гэсэн үг. Тэрнтэй холбогдлолтойгоор мэдээлэл аюулгүй байдлын кодны сайжруулалт бол орсон гэсэн үг юм аа. За тэгээд энэ дээр нь бол одоо онцолж нэг хэлэх зүйл нь юу байсан бэ гэхээр одоо iPhone 5 би select хийх. iPhone 5s-ийн хувьд ингээд 9 жил хагасын хугацаанд тасралтгүй одоо үйлдвэрлэлийн системийн апдейтыг бол авсан бол хэвээрээ энэ бол үнэхээр одоо төсөөлж болж чадахгүй 9 жил хагасын хугацаанд бол одоо Apple-ийн зүгээс iPhone 5s-тэй зориулж апдейтыг бол гаргасан хэвээр байна. Намайг үздэг хүмүүстэй зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээ Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. Дараагийн iOS 12.5.8 апдейт хизээ гарах вэ гэж бодож иж магадгүй. За iOS 15 iOS 16 2 бол аюу ойрхон бол цуг бол апдейт нь гараад яваад байгаа. iOS 12-ийн хувьд бол хараахан бол тийм биш байгаа. Тэгэхээр одоо өмнөх одоо сая бол 12.5.7 гарлаа. Харин iOS 12.5.6-гийн хувьд iOS 16.0 гарахаас яг ойролцоогоор 7 хоногийн өмнө бол гарсан. Ойролцоогоор 4 сарын өмнө гарсан гэсэн үг. За харин дараагийнх нь апдейт бол одоо саяны энэ одоо он гараад бол гарлаа тийм үү? Ойролцоогоор 4 сарын дараа гарлаа. Тэгэхээр дараагийн гарах iOS 12.5.8-ийн хувьд миний одоо бодож байгаагаар энэ 100 бол гарна гэж бол бодож байна. Тэгэхээр нэг ойролцоогоор нэг 4-өөс 6 сарын зайтаагаар бол апдейтууд нь гараад явна гэж бодож байна. Тэгэхээр бол энэ 100 iOS 12.5.8 гарна гэж бол бодож байна.